аймгийн Эрдэнэцамт сумын ерөнхий боловсролын сургуулийн 1998 оны төгсөгчдөд зориулав. Хөөр баясал дуйланд дурсамж дүүрэн сурагч ахуй насаа эрдмийн гэрэлт ордон болсон сургуулийн танхимтай үлдээн амьдралын их харгуйг замнан онцгоосон 1998 оны хавар бидний сэтгэл зүрхэнд гэрэлцээр 20 жилийг ардаа орхижээ. 3-аар дарж сүлжсэн 2 салаа гизэгтэй охид гизэгнээс нь татаж дэггүйтэх сахилгагүй хөвгүүд өдгөөгөөс 20 жилийн тэртээ Төв аймгийн Эрдэнэцамт сумын сургуулийн даваа дулан багштай, ганц цэг даргатай 10А, урт насан багштай, Баяр утган даргатай 10Б, Бат гэрэл багштай, Одон чимэг даргатай 10В ангийг төгсөж байсан цаг үе саяхан мэд сэтгэлд тодхон үлджээ. Энэхүү түүхийн шаргал хуудсыг эргэнсэхвэл дурсамж, дурдтгал, инээд хөөр, баясал дүүрэн басгүй хөнгөн гонигтай нэг гэсэн чин сэтгэлтэй насан туршдаа сэтгэлээс гарахгүй мартахын аргагүй хамт олон байжтэй. Хөгжил хөөртэй явсан бидний хүүхэд нас мөнгөн хонхны жингнэн он оныг өртөөлөн одоо ч сэтгэл зүрхэнд минь цангинсаар байна. Сохгүй гэхээс алг нүдэндээ суудан үлэмстэй сараар холдвол үгүйлэн үгүйлж санч зүүдлээд ирдэг байсан онгон зүрхнийхээ толтонэсэн оюутан ахуйн нөхдөө мартахгүй эрдмийг сураад боцлаа гэхээс аюулхай зэжиндээ дүүрэн баяртай эргээд ангидаа сохгүй гэхээс аллаг нүдэндээ суудан үлэмстэй гэршигэ дасал болсон эрдмийн сарууд ордоноо мартахгүй төгсөх оюутны сэтгэлийн дуу шиг уйхан цэхэр хавраа мартахгүй эрдмийг сураад боцлаа гэхээс аюулхай зэжиндээ дүүрэн баяртай эргээд ангидаа сохгүй гэхээс аллаг нүдэндээ суудан үлэмстэй эрдмийг сураад боцлаа гэхээс аюулхай зэжиндээ дүүрэн баяртай эргээд ангидаа сохгүй гэхээс аллаг нүдэндээ суудан үлэмстэй аллаг нүдэндээ суудан үлэмстэй Эцэгэн дээр чинь тууцан
Бид өнөөдөр зуны ихэнх сарын шинийн 5 Мэжиг гэмрэлтэй сая өдөр 1995-96 оны хичээлийн жилийн 8 дугаарын төгсөлтийн удирдлагын нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирээд байна. Төгсөлтийн удирдлагыг тохиолдуулан 8 дугаарын төгсөж байгаа бүх төгсөгчид тэдэнд эрдэм ном зааж сурган хүмүүжүүлэхүүсэд хүчин зүтгэсэн бүх багш нар, сурган хүмүүжүүлэгчид, анги удирдсан багш нартаа баярын мэнд хүргэж ажлын амжилтыг хүсэн өрөөё. Энэ хичээлийн жил 8 дугаар ангийн 26 дахь төгсөлтөөр 149 сурагч, 10 дугаар ангийн 10 дахь төгсөлтөөр 64 сурагч төгсөх юм аа. Та бүхэн төгсөлтөө хийж байгаа энэ хичээлийн жил сургууль маань аймгийн химийн олимпиад 10 байнгын сурч хайлмаа 5 дугаар байр, багштай даштондог аймагт 1 дугаар байр, улсад 5 дугаар байранд шалгаж, Хонгон атлетикийн аймгийн аварга шалгуулалт тэмцээнд аймагтан 2 дугаар байр эзэллээ. Сайхан тус сургуулийн саруул ирээдүйд хураачуудын тайдан тоглолтыг Зууматхан болон Улаанбаатар хотод зохион байгуулсан ба энэ тайдан тоглолтод энэ жил 8 дугаарыг төгсөж байгаа олон сурагчид оролцсныг зөрүү тэмдэглэж байна. Бүгд одоогоос 8-10 жилийн өмнө тухайлбал 1986-87 оны хичээлийн жил эрдэм номын уурхай болсон энэ сургуулийнхаа эрдэм номын алтан босыг алтан орж нарт ертөнцид байхгүй нандин сайхан арганд бие сэтгэлээр зориулсан ардын багш нараар анх аавсыг 10 тоо заалгаж эхэлсэн. Энэ үе одоо саяхан мэд санагдаж байна. Түүнээс хойш байгаль нийгмийн тодгор ухааны заалгаж энэ хугацаанд та бүгд 8800-аас 10204 цагийн бичээ заалгажээ. Сурагчны амьдралын 8-10 жил бол тийм бага хугацаа биш ээ. Хүний амьдрал зөвхөн ганцхан удаа тохиолдох, өргөд цаан сайдган сэтгэлээр дурсагдан үлддэг сургуулийн насны шууган жилүүд байсан. Эдгээр жилүүдийн сүүлчийн өдрүүд бол багш сурагчдын хувьд сургамжтай дурсагдах хичээлийн жилүүд өдрөн одож байна. Сурагч насны мартахын аргагүй дурсан багш сурагчдын хүндрэл шаардлага хоцолсон эрдэм номын ариун цагаан замаар хөтлсөн сургууль багш нартаа сэтгэл хорогдсон өдрүүд хүрч ирлээ. Энэ хичээлийн жил 8 дугаарын төгсөлтийн тулд олон тэргүүний сурагчид байгаад дурдгад илэрдэхгүй үзээ. 8 ангийн сурагч маш багтаа мөнгө чимэг, мөнгө суяа, ариун жаргал, дор чорол, амар жаргал, ган цэцэг, 8 байнгын сурагч харуул ирээдүй, жалбаа, ховор эрдэн, нандин чимэг, 8 байнгын сурагч норв эрдэн, нодон чимэг, болор эрдэн, мөнх эрдэн, 8 байнгын сурагч соёл эрдэн, саруул ирээдүй, саруул сайхан, 8 дэнгийн сурч мөнгө хүчрэл, мөнгө туяа, мөнгөн туяа, дэнсмаа, 10 ангийн сурч ариун жаргал, дэгчин жүү, 10 байнгын сурч алимаа, Амгалан Баатар, Цэрэн Голор нарыг сурч болно. Төгсөлтийн удирдлагыг тохиолдуулан 8 дугаарын төгсөлтөнд сургуулийн хамт олноос баяр хүргэж 8 дугаарын төгсөлтийн удирдлагын үйл ажиллагаа нээслийн үлдэж байна. Нэгдүгээр ангид анх аавсыг 10 тоо заасан багш нарaan төлөөж багангийн багш Дастрингийн энжимаа баяр хүргэж өгөх гэлнэ. Жилийн хавар сургууль төгсөгчид мөнгө хонхны баяраа тэмдэглэдэг уламжлалтай байлээ. Энэ жилийн төгсөгчдийн баяр боловсролын жил таарч байгаагаараа онцлогтой юм. 8-10 намрын өмнө барчилсан багчууд томхон дуугаар угтуулж анхны сурч болж байсан бол 8-10 хаврыг ардаа орхиж томхон дуугаараа өдөөдөж байгаа та нартаа аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж аяны чин дөрөв сүү өргөн ялаа. Ажил хөдөлмөрийн гараант чинь амжилтын дээжиг өрөөж ажил багш нар чинь алга ташин итгэв. Өглөөгүй ухаан уртхан юм шиг санагдаж байсан гэрлийн хурдаар өнгөрсөн жилүүдийг энхэн насанда та бид мартахгүй Эрдмийг сураад хоцлаа гэхээс аюулхай
цээжиндээ дүүрэн баяртай эргээд ангидаа суухгүй гэхээс алаг нүдэндээ суудан үлэмстэй сараар холдвол үгүйлэн үгүйлж санаж зүүлээд ирдэг байсан онгон зүрхнийхээ толтоонэсэн оюутан ахуйн нөхдөө мартахгүй Эртмийг сураад боцлаа гэхээс аюулхай цээжиндээ дүүрэн баяртай эргээд ангидаа суухгүй гэхээс аллаг нүдэндээ суудан үлэмстэй Төв аймгийн Эрдэнэт цамц сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийг Даваа Дулан багштай 10-ын А, Урт Насан багштай 10-ын Б, Батгэрэл багштай 10-ын В ангийн сурагчид төгсөж тэд өнөөдөр салбар бүрээр манлайлж, багш, сэтгүүлч, эдийн засагч, хуульч, эмч, эмзөвч гэсэн олон мэргэжлээр ажиллаж улс их орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан ажиллаж амьдарч байна.
Төв аймгийн Эрдэнэ цамц сумыг ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн 1998 оны төгсөгчдөд 20 жилийн ан баярын мэнд хүргэе. Ирийг их бич гэлээ